Бэлтгэн үзэгч та бүхний амрыг ирье. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн ихэнх та бүхэндээ Батлан хамгаалах салбар зэвсэгтгчийн дөрөнсөн мэдээллийг үзүүлье. Монгол цэргийн өдөр зэвсэгтгчний 103 жилийн ог тохиолдуулан нийслэлийн Баянгол дүүргийн засагтаргын хамгааллын газар цэргийн штаб хамтран бидний бахархал 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус дүүргийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан ахмад наснууд Баянгол дүүргийн удирдлага, ерөнхий боловсролын болон ихтэй сургуулиудын оюутан сурагчид оролцлоо. Батлан хамгаалах хууль тогтоомж зэвсэгтгчний үйл ажиллагааг судалчлан таниулах, хүүхэд залуучуудад цэрэг эх орон үзэл төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой уг үйл ажиллагааны үеэр Монгол цэргийн музей үлгэр жишээ үлээвэр найрал хөгшмийн албаны үзэсгэлэн дэлгэг идэж цэргийн дуучин эрдмийн чуулгын уран бүтээлчд Аядууны мэдчилгээ дэвшүүллээ. Монгол цэргийн өдөр 103 жил аг өгсөн. Баянгол дүүргийн цэргийн штабаас дүүргийн хахлах ангийн хүүхдүүд болон одоо чөлөө сууж байгаа ахмад таачдыг хоорондоо уулзуулах цэрэг хооронд үзлийг сурчлан ийм одоо уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ өнөөдрийн баярын өдрийг өгтөж ахлахангийн хүүхдүүдийн дунд одоо зохион бичлэгийн оролдоо, гар зургийн оролдоо гэдэг зарласан. Энийхээ бас төв танилцуулж байна. За мөн Монгол цэргийн музей одоо зүрүүдийг бас дүүргийн нөмөр замын ордонд танилцуулж хүүхдүүд танилцуулах ийм арга хэмжээ зохион байгуулагдсан. Бид нар ерөнхий боловсролын ахлахангийн сурагчдын дунд энэхүү уралдааныг зарлж байгаа нь оюутан сурагч залуучуудад түүхээ мэдэх, эх орноор бахархах, цэрэг эх орон үзэл хүмүүжил төлөвшөх, цаашлаад улс орныхоо батлан хамгаалах аюулгүй байдал, хөлийн аюулгүй байдал, одоо цэргийн албаа хаах, энэ хүсэл эрмэлзлийг төрүүлэх иймэрхүү үндсэн арга хэмжээ болж байна. Баянгол дүүргийн засагтаргын хамгааллын газрын цэргийн штабаас зэвсэгтгчний 103 жилийн ог тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зэвсэгтгчин 103 сэдвт гар зураг, эх орон эр цэрэг сэдвт видео эвлүүлэг, миний мэдих Монгол цэрэг сэдвт эссе бичлэгийн уралдааныг тус зохион байгуулжээ. Тэгвэл гар зургийн уралдааны Дэргүүн байрт 40-р сургуулийн 10-г ангийн сурагч Оюу сайхан, Дэдвэрт 19-р сургуулийн 11-г А ангийн сурагч Орхон, 3-р байрт 19-р сургуулийн 11-г А ангийн сурагч Ануужин нар, эссе бичлэгийн төрөлд Дэргүүн байрт 93-р сургуулийн 11-г В ангийн сурагч Уранго, Дэдвэрт 20-р сургуулийн 11-г А ангийн сурагч Энрэл, 3-р байрт 93-р сургуулийн 11-г В ангийн сурагч Бендрия нар видео эвлүүлэх төрөлд Дэргүүн байрт 93-р сургуулийн 10-ын Б анги, Дэдвэрт 38-р сургууль, 3-р байрт 47-р сургуулийн 11-г А ангийн сурагч Жаргал Бат нарын бүтээл шалгарчээ. Цэргийн алба хаагаад тэгээд эх орондоо алба хаагаад тийм эр хүн болоосоо гэдэг нэг тийм зорилгоор видео контент бэлтгэсэн байгаа. Би болохоор бол цэргийн насанд явах болоод цэрэгт явна гэж боддог. Өөрийнхөө үеийн хүүхдүүдэд хэлэхэд цэрэгт явах нь бол ерөөсөө айх зүйл биш. Цэргийн ангид очиход бол одоо цэргүүт нэг өдөр байхад бол маш гоё байсан. Тэгээд одоо цэрэг хүний амьдралаар нэг өдөр амьдраад одоо яг цэргүүд яг юу хийдэг, яадаг гэдгийг бол очиж мэдрээд үзсэн байгаа. Тэгээд гүн тусцаа үзүүлсэн барилгын цэргийн ангийн 0.17 дугаар ангийнхандаа бас маш их баярлж байна. Манай ангиас бол ерөнхийдөө бол 2 хүүхэд оролцсон. Тэгнийх нэг нь бол би. Тэгээд бит хоёр болохоор анх оролцохдоо болохоор ингээд хоёулаа хамт зураад эхлэе гэж хагаад хоёулаа манай нэг найз болохоор 2 дугаар байранд, би болохоор 3 дугаар байранд орсон байгаа. Тэгээд би ингээд ирээд гівгэнд цэрэг болмоор санагдаад энэ бүтээлүүдийг хараад энэ ойр хөвчөнтэй ингээд танилцахаар яг л өөрөө цэрэг болсон юм шиг мэдрэмж авлаа. Тэгэхээр таатай байна. Бидний бахархал үйл ажиллагааны үеэр уралдаанд амжилттай оролцсон, шагналт байр эзэлсэн сурагчдын шагналыг Баянгол дүүргийн засагтаргын хамгааллын газар цэргийн штабын удирдлага гардуулан баяр хүргэж үг хэлсэн юм а.
Зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв бүгд найрамдах Словен улсын энхийн ажиллагааны сургалтын төвтэй хамтран энхийн ажиллагаанд гендрийн тэгш байдлыг хангахын сэдвт сургалт зохион байгуулж байна. 2023 онд Монгол улс бүгд найрамдах Словен улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн тохиолсон бөгөөд энэ үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны өнгөрсөн 30 жилийн харилцааны олд амжилтыг дүгнэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Үүнд хоёр орны батлан хамгаалах салбар тэр дундаа энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ ажлын хүрээнд анхны хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Мөн тус улсын энхийн ажиллагааны сургалтын төвийн сургагч багш нар энэ онд манай улсад зохион байгуулагдах хааны эрэлт 2024 энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор төлөвлөжээ. Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн тэгшээр оролцоог хангах талаар энэ сургалт маань анхан шатны ойлголтыг оролцогчдод маань өгнө. Мөн бид нар зөвхөн энхийг сахиулагчдынхаа оролцоог нэмэгдүүлэхээр зогсохгүй мөн тэдний ар гэрт тулгарч байгаа асуудлыг шийдэхээр сүүлийн жилүүдэд зорио ажиллаж байна. Үүний хүрээнд Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб хамтран энхийг сахиулагчдын ар гэрт тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх жишг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид нар төрөл бүрийн судалгааг энхийг сахиулагчд болон тэдний ар гэрээс аваад ямар асуудал тулгамдж байгаа юм тэрийг нь тодруулан ажиллаж байна. Одоо хөтөлбөрийг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ямар асуудал нэн тэргуунд бид нар шийдвэрлэх ёстой юм бэ гэдгээ тодорхойлоод Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб болон бусад төрлийн зэргийн байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллага энэ суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллахаар ажиллаж байна. Энэхүү сургалтад Словен улсын энхийн ажиллагааны сургалтын төвийн Словен, Итали, Финланд улсын 4 сургагч багш, Монгол улсын төрийн зэргийн байгууллагуудын 20 зэргийн албаагч оролцож байгаагаас энхийг сахиулах ажиллагааны туршлагатай 3 ахлагч оролцож байна. Сургалт 100% англи хэл дээр явагдаж байгаагаар онцлог байна. Сургалтын зорилго нь гендрийн тэгш байдлын талаар ерөнхий ойлголтыг оролцогчдод өгөхөөс гадна нэгдсэн үндэсний байгууллагын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед гендрийн тэгш байдлыг хэрхэн ханган ажиллах, гендрийн тэгш байдлын давуу тал, хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, гендрийн тэгш байдлыг хангахад манлайлал үзүүлэх мэдлэгтэй болгоход оршиж байгаа юм а. Соён редакцийн сурвалжлах ухааг бүгд найрамдах өмнөд Судан улсаас бэлтгэхээр үйлдсэн сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Абином суурин нь Судан улстай хэл залгаа оршдог хэлийн дагуух бүснүүд учраас хууль бус зэвсгийн 8 хүн хулгайлах, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн гаралд хамгийн өндөр бүс нутгуудын нэгт тооцогддог. Мөн 2021 онд тус улсад сүүлийн 60 жилийн хугацаанд гараагүй үерийн гамшиг нүүрэлсэнтэй холбоотойгоор Жуба хотоос Бинтүү суурин чиглэлд нэгдсэн үндэсний байгууллагын хангалтын зууг зорчдог байсан төв замууд бүрэн хаагдсны улмаас тус хангалтын зуу нь Абином суурингаар дамжин өнгөрөх болсон юм. За өнөөдөр юуны секторын командлагчийн тушаалын дагуу одоо хувлаа баазаас Абином аймгийн Абином суурин руу төр ажиллагааны бааз байгуулахаар одоо 28 нэгж техниктэйгээр одоо хөдөлгөөн үйлдвэж байна. Манай салааны бүрдгүүн анх удаага одоо нүүби мандат цагт үүрхээ дагуу хариуцлагынхаа бүсэд байгуулагдах зүбэдэ бааз инженер байгуулахаар одоо хөдөлгөөн үйлдвэ явж байна. Орчин газар орноо бид чиглэлэх дүрмд хугацааны дүрмийн дагуу үүр гүйцэтгэх онцгой тавьсан үүргийг дүрмийн дагуу биелүүлэх нэг өндөр бишээ хүчтэй байх гэж бодож байна. Үүнээс үүдэн үзэсгэлэнт нэр бүтсэн орон нутгийн ард иргэд дөрвөсөд нэгдсэн үндэсний байгууллагын хангалтын зуур руу халдлага үйлдэх тохиолдолд сүүлийн саруудад эрс нэмэгдэж нэгдсэн үндэсний байгууллагын хэд хэдэн ажилтан шархтаж Ган, Пакистан зэрэг улсын 2 зэргийн албаагч нас барсан тохиолдол хүртэл гарчээ. Иймд бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй АММИС ажиллагааны хүчний командлагчийн тушаал, ЮНИТ секторын командлагчийн тушаалаар тус сүрэнд Монгол улсын зэвсэг түвшний 13 дугаар ээлжийн зэргийн багийн 1-р мод буудлын ротын хүчжүүлсэн салаа, энхийн гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн зөрчлийг хянах, шалгах, элдгэх, орон нутгийн энгийн номхон иргэд болон нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдын аюулгүй байдлыг хангах хамгаалах зорилгоор 2 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 26-ны хүртэл 6 сарын хугацаанд Сүбэдэ төр ажиллагааны баазыг байгуулж үүрэг гүйцэтгэж эхэллээ. За манай инженерийн бүлэг маань энд одоо инженерийн зохион байгуулалт болон одоо инженерийн ажлыг хийх гэж ирсэн. Тэгээд одоо эхний удаа газар орон дээр ирээд анмасны бүлэгтээ ирээд газар орныг одоо минжүүлсэн талбайг агуулгын бүлэг хийж ирж одоо аюулгүй болгосны үндсээр
дараагийнхны ажлууд нь талбай ажлууд хийгдсэн. Үүн дээр болохоор усны хаягдлын шуудууны ажил хийгдлээ. Нийт 400 м талбай дээр усны хаягдлын ажил хийгдсэн. Мөн 750 куб хар шороог татан авалтаар хийж төхөөрөмжсөн байна. Одоо өнөөдрийн байдлаар газар орон дээр ирээд мөн төхөөрөмжлөх ТЭСКО болон инженерийн бүх шугам шилжээний ажлуудаа хийгдээд ингэ явж байна. Монгол Улсын зэвсэг түвшний 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллагааны газар оронд албан ёсоор үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тэгвэл энэ өдрөөс хойш Бакилоны хариуцлагын бүсэд үхрийн хулгай 5353, хүн хулгайлах гэмт хэрэг 12, омог отог хоорондын мөргөлдөөн 30, зэвсгэлсэн этгээдүүдийн отолд 20, хүн барьцаалах гэмт хэрэг 2 удаа бүртгэгдсэн бөгөөд тагнуулын мэдээгээр эдгээр гэмт хэргийн дийлэнх хувь нь Абином суурьнд үйлдэгдсэн байна. Төр ажиллагааны бааз бол ер нь бол 1 сараас 3 сарын хугацаатай бол байрлах ёстой. Гэхдээ одоо энэ Судан улсын маань өөрийнх нь цэрэг улс төрийн цагийн байдлаас шалтгаалаад дээрэс нь одоо энэ 12 дугаар сард явагдсан сонгуультай холбоотойгоор хүчний командлагчийн тушаал бол 6 сарын хугацаатай гаргасан байна. Бид бүхэн Сүбэдэ төр ажиллагааны баазыг байгуулах газартаа хүрэлцэн ирэхэд нэмэгт 60 градусын халуунаар экстерээс төөнсөн эзгүй хоосон хээртэл угтсан гэдгийг ч манай зэргийн албаагчид ажрах зөвлгүйгээр төр ажиллагааны баазыг байгуулах төхөөрөмжлөх ажилдаа анцуур шамдан орцохоосон юм. Ажиллагааны газар оронд ер нь анх удаага ирж байгаа. Анх удаага ирээд одоо энэ Сүбэдэ буюу шинэ бааз ингээд байгуулах ажлыг ингээд улс суурийг нь тавихад гар бие оролцож байгаа маш их баяртай байгаа. За тэгээд энэ одоо маш халуун ихэвчлэн 50-аас дээш градус салдаг. Тэгээ зарим үедээ 60 хүрдэг боловч яг хичнээн халж исэн ч ингээд манай одоо миний ард ажиллаж байгаа залуучуудын ингээд үүрэг гүйцэтгэл хийж байгаа ажил нь ингээд нэг хуваарч ингээд буурдгүй гэдгийг би одоо бас мэдэрч байна. Яг энэ талаараа Монгол цэргүүд ингээд бусад орны цэргүүдээс үүрэг гүйцэтгэл дээрээ илүү гэдгийг одоо яг өөрийнхөө энэ дээрээ л мэдэрч байна да. Yeah, so I've been in South Sudan. Абином суурин бол гэмт хэрэг гаралт өндөр нэгдсэн үндэсний байгууллагын энгийн ажилтнууд бид бүхний хувьд ажиллахад хамгийн бэрхшээлтэй газруудын нэг. Монгол улсын энхийг сахиулагчид Абином сууринд үүрэг гүйцэтгэх болсонд маш их баяртай байна. Миний бие аммын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол, Ган, Пакистан, Хятад гэх мэт бүхий л улс орны энхийг сахиулагч цэргийн албаагчдтай хамтран холойрын эргүүл тогтмол явдаг. Монгол улсын энхийг сахиулагч хамгаалалтыг зохион байгуулж буй үед өөрийгөө айх аюулгүй байгааг бүрэн мэдэрдэг. Хүмүүс нь ч найрсагтуул хамтран үүрэг гүйцэтгэхэд сайхан байдаг. Гэмтэргийн гаралд өндөр тус нутагт Монгол энхийг сахиулагчдын ачаар амар тайван байдал тогтно гэдэгт итгэлтэй байна. Бид бүхнийг Сүбэдэ төр ажиллагааны бааз томилтоор ажиллах хугацаанд Аммис энхийг сахиулах ажиллагааны юнит секторын командлагч бригадийн генерал Имунал Ругазоро тэргүүтээ юнит секторын штабын офицерууд тус баазын өдөр тутмын үйл ажиллагаа бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан юм. Цаашдаа бол одоо Монгол Улсын цэргийн дүрэн цэргийн зохион байгуулах зааврын дагуу одоо энэ баазын дотоод төхөөрөмжлөлийг одоо хийх албаагчдын ая тухтай амьдрах үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлийг сайжруулах ажлыг бол зохион байгуулж явуулна. За өнөөдрөөс эхлээд хүчний командлагчаар одоо батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлж байна. Юнит сектор командлагч бригадийн генерал Имунал Ругазоро манай зэргийн албаагчдын 2-7 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсны дараагаар хэлсэн үгэндээ маш богино хугацаанд бүгд бүтэн бааз байгуулсныг хараад нүдэндээ ч итгэхгүй байгаагаа онцлоод юнит секторын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм. Монгол улсын зэвсэгтчний 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Бэнтью, Яранг, Жанжаан, Абином зэрэг хүний эрхийн төрчид хамгийн өндөр бүс нутгуудад Бакилон, Брод хүч нэмэгдүүлсэн салааны бүрэлдэхүүнтэйгээр тус байрлаж, дайны хөлд сүйдэж, хүмүүндийн хямралд нэрвэгдсэн мянган иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгаалахын зэрэгцээ нэгдсэн үндэсний байгууллагаас дөрвөсдөд олгосон хангалтыг зохион байгуулах зэрэгээр мандатаар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлсээр байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн энэ хэсэгт Батлан хамгаалах салбарын 110 жилийн ойд зориулсан тусгай контентийг хүргэж байна. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсны 110 жилийн түүхэн хугацаанд улс орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхолтой холбоотой олон түүхэн сорил шалгууртай тулгаран эх орноо Батлан хамгаалах үйл хэргийг нэр төртөө хэрэгжүүлж тэмцэл ялалтын галыг бадрааж ирсэн баялаг түүхэн замналтай.
Монгол төрийн анхны 5 яамны нэг болж галгалумтай бадраасан өдгөөгийн батлан хамгаалах яамны хөгжил төлөвшил, түүхэн замнал, эх орныхоо өмнө байгуулсан гавья, алдар суг үеийн үед багтаад баршгүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд богдод Жавзандан путагтыг хаан ширээнд суулган улсын эзнэр өргөмжилж төрүүлсэ төвхнүүлэн анхны 5 ямыг байгуулсны нэг нь цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өдгөөгийн Монгол улсын батлан хамгаалах яам юм. Төрүүлсийнхаа аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэргийг эрхэлж дэлхийд эхний цэрэг улс төрийн байдал болон улс орны өмнө тулгамдсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 7 удаа нэршил бүтэц зохион байгуулалтаа өөрчилж тухайн цаг үедээ тавигдж байсан үүрэг зорилтыг бүрэн хангаж биелүүлж ирсэн байдаг. Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам 1911-с 1919 он. Үндэсний цэргийг байгуулж бэхжүүлэн уламжлалт цэрэг засах ёсыг өрн дахны цэргийн урлагийн хэв маягтай хослуулан хэлбэршүүлэх үйл ажиллагааг богд хаант Монгол улсын засгийн газраас баримтлан хэрэгжүүлж хаант Орос улсаас цэргийн сургагч зэрэг зэвсэг авч нутаг орноо дайснаас бүрэн чөлөөлөн улмаар харин иргэшил байсан өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааныг 1913 онд явуулсан ч Хягтын 3 улсын хилцээрийн дагуу шахалтанд орж тулаанаа зогсоосон юм. 1919 оны намар дундад иргэн улсын олон мянган хэдэд цэрэг Монгол нутагт цөмөрн ирж улсын автономит эрхийг түлхэн унгажээ. Ардын гэрэгт Монгол улсын цэргийн явдлын яам 1921-с 1924 он. Цаг төрийн байдал төгшөөртэй байсан их хүрээнд улс төрийн зорилго бүхий нууц бүлэгмүүд хөвсгөлт үйл хэрэг, зэвсэг тэмцэл явуулах арга замыг зөвгчлэн олон түмний тэмцэлд урайлсан тунгаг бичиг таран сайн дурынхнаар игнэгээ өргөжүүлж хүрээгээр тэлсэн байв. Ардын төр засгийн газар сайн дурынхныг ардын жоромт цэрэг болгон засч 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хягтыг чөлөөлөн цэргийн бүхий л ажлыг эрхлэн гүйцэтгэх яамыг дахин байгуулж сайдаар нь Дамтны Цүхбаатрыг томилжээ. Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-нд хүрээг чөлөөлж 1921 оны 7 дугаар сарын 10-нд богдыг Монгол улсын хэмжээнд цаазад улсын хаанд өргөмжлөн 5 яамны тамга хэргийг шинэ засгийн газар шилжүүлэн авчээ. Монгол орноо Оросын цагаантны цэргээс чөлөөлж 1921 оны 11 сарын 26-нд бүгд наримдах засаглалыг тогтоон анхны үндсэн хуулиа баталж ардын эрхт цэргийн явдлын яамыг бүгд наримдах Монгол ард улсын цэргийн явдлын яам болгон шинжилжээ. Бүгд наримдах Монгол ард улсын цэргийн явдлын яам 1924-с 1949 он. Хөвсгөлийн дараа улсны дээрээ 50 амгалан орших болсон цаг дур цэргийн явдлын яам байх шаардлагагүй гэж үзэн татан бөөгдөж хөвсгөл улаан цэргийн бүх ерөнхий штабаар цэргийн яамны үйл хэргийг эрхлүүлжээ. 1930-аас 1932 онд дотоодын бослог умын гарах болсон нь цэргийн явдлын яамыг цэргээх нөхцөл болж ардын журам цэргийг Монгол ардын хөвсгөлд цэрэг хэмээн нэрийдэх болсон байна. Цэргийн явдлын яам нь ардын журам цэргийг байнгын цэрэг болгон хөгжүүлэхийн зэрэгцээ ард түмнийг соёнгийг ээрүүлэх, эх орноо хамгаалах эрдэмт сурах ажлыг хэрэгжүүлж байв. Энэ цаг үед улс төрийн хэлмэгдүүлэлт гарч 1500 цэрэг даргыг хэлмэгдүүлсний улмаас цэргийн боловсон хүчний хомсдол үүсч шинээр боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий болсон юм. Гадаад улс төрийн нөхцөлж ээдрэтэ болж 1930-ад оны дунд үеэс дорнод хэл хязгаарт милитарист Японы өдөөн хатгалаг гарч 1939 оны халахын голын байлдан болох хэмжээнд хүрсэн юм. Цэргийн явдлын яам эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалах томоохон шалгууртаа нүүр тулж амжилттай даван туулсан. Түүхэнд анх удаа улс орныг хамарсан цэргийн дайчилгаа зохион байгуулж дэлхийн 2 дугаар дайны сүүлчийн голомт болсон милитарист Японы Квантоны армийг бодон зохих чөлөөлөх дайныг 1945 оны намар зөвлөлт холбоот улстай хамтран явуулж милитарист Японыг бут зохиж тусгаар тогтнолыг баталгаажуулахад чухал нөлөө үзүүлсэн түүхэн үйл явдлыг хэрэгжүүлсэн юм. Улсыг батлан хамгаалах яам 1949-с 1955 он.
Дайны дараа дэлхийн дахны цэрэг улс төрийн байдал тогтвортой болсон тул төр засгаас улс орны нийгэм эдийн засгийн байдлыг айжмаар 50 цагийн хэмнэлд оруулж, улс ардын аж ахуйг сэргэн хөгжүүлэх бодлого баримталж, аж ахуйн салбаруудыг өсгөн бэхжүүлж хөгжүүлэх, хөдөлмөрчдийн материаллык аж байдал, соёлын хэмжээг дээшлүүлэх зорилт тавин, шинэ хөгжлийн бодлогоо тодорхойлон хэрэгжүүлсэн. Энэ үйл хэрэгт Монгол ардын хувьсгал цэргийг шууд татан оруулж, цэрэг дарга нарыг үйлдвэр, фабрик, завод, хөдөө аж ахуйн салбар, бүтээн байгуулалтын ажилд аажмаар шилжүүлж эхэлсэн ба баруун хилийн зэвсэг тулгуурлалтууд шийдвэрлэгдсэний дараа 1949 оноос улам эрчимжжээ. Өргөн хүрээтэй цомхотгол 1946-аас 1954 онд нийт 6 удаа хийгдэж 40 мянга гаруй Монгол ардын хувьсгал цэргийг 7500 болтол багасгасан бөгөөд Монгол ардын хувьсгал цэргийг ардын цэрэг хэмээн нэрийдэж цэрэг арим нь хувьсгалт үйл хэрэг гэхээсээ илүүтэй улс орны энх цагийн бүтээн байгуулалтад жин дарин оролцох болсон тул хувьсгалт хэмээх нэрнээс татгалзаж ардын цэрэг болсон түүхтэй. Бүгд найрамдах Монгол ард улсын цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам. 1955-аас 1959 он. Солонгосын дайн дуусгар болсноор улсын гадаад улс төрийн нөхцөл байдал таатай болж, төр засгаас улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хөгжүүлэхэд анхаарал хандуулан, улсыг батлан хамгаалах яамыг татан буулгаж, бүгд найрамдах Монгол ард улсын цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам болгосон юм. Бүгд найрамдах Монгол ард улсын төр засгаас улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг 3 жилээр төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх бодлого баримталж, барилгын цэргийн үүсэл болсон ТИГ 26 дугаар барилгын тусгай батальоныг бүтээн байгуулалтад шууд оролцуулан, цаашид барилгын цэргийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, олон зуун барилга байгууламж, томоохон объект үйлдвэр заводыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай барьж байгуулан хүлээлгэн өгч байжээ. Эдгээр он жилүүдэд цэргийн гадаад харилцааны хөгжил эрчимжиж, зөвлөлт холбоот улсаас гадна хэд хэдэн улстай цэргийн гадаад харилцаагаа эхлүүлсэн байдаг. Ардын цэргийн хэргийг эрхлэх яам 1959-с 1968 он. Дэлхийн улс орнууд капиталист, социалист лагерт хуваагдан бүх талаар өрсөлдөж, зэвсэглэлээр хөөцөлдөх болсонтой холбогдуулан төр засаг улс орныг батлан хамгаалах бодлогоо эргэн харах шаардлага тулгарч, бүгд найрамдах Монгол ард улсын ардын цэргийг хэрэг эрхлэх яамыг дахин тусад нь байгуулахаар шийдвэрлсэн байна. Монгол ардын цэргийг дахин өргөдгөн зохион байгуулах, орчин үеийн мота буудлын цэрэг болгон хөгжүүлэх батлан хамгаалах хүч чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт идэвхтэй оролцож, ардын цэргийг мота буудлын цэрэг болгон өөрчлөх эхлэлийг тавьсан түүхэн хөгжлийн нэг чухал үе шат байсан юм. Бүгд найрамдах Монгол ард улсын батлан хамгаалах яам 1968-аас 1992 он. Хүйтэн дайны үеийн хоёр төлөлт системийн сөргөлдөөн улам ирч авч байсан учраас ардын цэргийг арим болгон өргөдгөн зохион байгуулах үйл ажиллагааг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлсэн. Нэгдүгээр үе шат нь 1956-аас 1964 оны хүртэл, хоёрдугаар үе шат нь 1964-өөс 1979 онд, гуравдугаар үе шат нь 1979-өөс 1990 оны хүртэл үргэлжилсэн юм. Энэхүү үйл явцыг эрчимжүүлэх үүднээс ардын цэргийн хэргийг эрхлэх яамыг бүгд найрамдах Монгол ард улсын батлан хамгаалах яам болгон өөрчилж, тухайн цаг үед хамгийн орчин үеийн зэвсэглэл техникийг нэвтрүүлж, төрөл мэргэжлийн цэргийг шинээр эмхлэх ажлыг эхлүүлсэн юм. Хоёр дахь шатанд төрөл тусгай мэргэжлийн ангиудтай болох, шаардлагатай хүний нөөцийг сургаж нөхөн хангах, зэвсэг, байлдааны техникийг хүлээн авах, эзэмших, ашиглах, запас хэрэглэлээр хангах ажлыг эрчимжүүлж, байлдах чадварыг нэмэгдүүлэн хэрлэн 73, говь 77, найрамдал 79 зэрэг стратегийн томоохон хамтарсан хээрийн сургуулиудыг зохион байгуулсан нь түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдсэн. 3 дахь үе шатанд армийг мэрэгчсэн боловсон хүчнээр бүрэн нөхөн хангах, түүнчлэн тэдгээрийн цалин хангамж, мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, армийг бүх талаар бэхжүүлсэн юм. Түүнчлэн социалист лагерийн орнуудтай гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, улам бүр идэвхжүүлэх болсон. Ийхүү бүгд найрамдах Монгол ард улсын армийг өргөдгөн зохион байгуулах нөрөх ажлын үр дүнд бүс нутагтай төдийгүй
Аз төвдөө тэргүүлэх зэвсэгт хүчинтэй болон бэхжиж гадны ямар ч зэвсэгт түрэмгийллээс эх орноо найдвартай батлан хамгаалах бүрэн хүчин чадалтай болон бэхжиж түүхэн хөгжлийнхөө оргил үед хүрсэн бөгөөд энэхүү нөрөх ажлыг бүгд нарийнх Монгол Ард улсын батлан хамгаалах яам гардан хэрэгжүүлсэн байдаг. Монгол улсын батлан хамгаалах яам 1992-оос 2021 он. 1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал гарч, ардчилал шинжлэлийн зам руу эргэлт буцалтгүй орсон юм. 1992 оны шинэ үндсэн хуулинд Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэг түвшинтэй байна хэмээн заасны дагуу зэвсэг түвшнээ шинжлэх, цэргийн шинжлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, цомхон чадварлаг, мэрэгжлийн чиг хандлагатай зэвсэг түвшнийг төлөвшүүлэх, цэргийн шинжлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Монгол улсын хувьд улс орныхоо аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дангаараа биедан хариуцаж хамгаалах түүхэн шаардлага тулгарсан нь томоохон сорил болсон юм. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын цэргийн номдлын үндэс, батлан хамгаалах тухай хууль гэх мэт эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, зэвсэг түвшний байгуулалтын зарчмыг шинэ нөхцөл байдалд зохицуулан, түүний бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх олон талд өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг батлан хамгаалах яам гардан хэрэгжүүлсэн түүхэн гавьяатай. Эзэн Шингис ханаас улбаатай бүх цэргийн их хар сүлд цэргийн цагаан түгийг бүтээн бэлэгдэл шүтээн болгон үндэсний бахархал өв уламжлалаас сэргээж шинжлэх ухаан техникийн зөвлөл байгуулах, хувцас хэрэглийн загварыг шинжлэх, эрх зүйн шинжилгээг төгөлдржүүлэх өргөн хүрээтэй ажлуудыг хэрэгжүүлсэн байдаг. Салбарын гадаад харилцаа хамтын ажиллагаа урьд байгаагүйгээр эрчимтэй хөгжиж, энэ хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд зэрэгээ оруулах асуудлыг эрчимтэй судалснаар цэрэг цагдаагийн албаагчийн энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай Монгол улсын хуулийг батлуулж, Монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болсон үйл хэргийг эхлүүлсний зэрэгцээ хөрш орнууд төдийгүй 3 дахь улс орнуудад цэргийн боловсон хүчнээ сургаж, гадаадын улс орнууд цэргийн сургалт дадлагад цэргийн албаагчтай оролцуулах, олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль, сургалт, дадлаг, дамжааг зохион байгуулах зэргээр өргөжсөөр байна. Энэхүү Монгол улсын батлан хамгаалах салбар хөгжлийнхөө шин шатанд гарч, хөгжил төлөвчлөн хэлбэр шин тогтож, улам бүр боловсронгуй болон хөгжих эхлэл тавигдсан байдаг. Цаг үе салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу батлан хамгаалах салбарын багц хуулиудыг 2016 онд шинжилэн батлуулж, хуулийн хэрэгжилтийг ханган хуурай замын, агарын, кибер аюулгүй байдлын, барилга инженерийн, тусгай хүчний цэргийн командлуудыг байгуулж, шинэ зууны хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагын дагуу эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, стратегийн өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд өндөр үр бүтээлтэйгээр дэмжлэг үзүүлэн оролцож байна. Нийгмийн шилжилтийн үед зогсон байдалд ороод байсан цэргийн албаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон суудчлуулах, албаагчдын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг хангах жишг хотхон Ахмад наснуудын хөгжлийг дэмжих Ахмадын өргөө зэрэг байгууламжуудыг бүтээн босгож байна. Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж, 110 жилийн түүхэн хөгжлийг бүтээсэн Монгол улсын батлан хамгаалах яам нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн бодлого, үндэсний язгуур ашиг сонирхол тулгуурласан уян хатан оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохын аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг хэрэгжүүлж байна. Батлан хамгаалах яам нь 110 жилийн түүхэнд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үргээ нэр төртэй гүйцэтгэж ирсний хамгийн тодорхой үр дүн бол өнөөгийн тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын оршин тогтнол, иргэдийнх нь айхайцгүй, ирээдүйдээ итгэлтэй, амар тайван, аз жаргалтай амьдрал юм. Батлан хамгаалах яамны 110 жилийн түүхийн ололт амжилт бүхэн тус яамны үе үеийн удирдлага, хамт олон эх орон ард түмнийхээ төлөө, салбарынхаа хөгжил төлөвшлийн төлөөх хатан зүрэг, халиршгүй тэсвэр хатуужил, мэдршгүй тэмцэл, цөхрөлтгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, мянган албаагчдын мөнхийн гавьяа зүтгэлийн үр дүн билээ. Тэд байсан учраас бид байгаа юм. Бид байгаа учраас тэд мөнх юм. Монгол улсын халуун гал голомт мөнх хөх тэнгэрийн дор үрд мөнх мандан бадрах болтугай. Эх орны төлөө нэвтрүүлгийг хүлээн авсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.